ороод хагас өдрийн орой 6:40 минутаас манай ээж энэ Чикагод буух хэрэгтэй байсан. Тэгээд сая уцаар ирсэн чинь Монголоос Турк руу явах онгоц нь хойшлогдсон байна нэ цаг агаараас болоод энэ дээрх онгоцноос дагаад хойшлогдсон гэсэн үг. Тэгэхээр би одоо маргааш хэдэн цагаас ирэхийг мэдэхгүй, маргааштай ирэхгүйг нь сайн мэдэхгүй болчлоо. За өнөөдөр хагас өдрийн өглөө болсон байна. Тэг өчтөр орой би тэгж унтаад тэгээ өглөө ээжтэй буцаад ярьсан. Тэгсээ чинь Турк дээр одоо хоноод тэгээд маргааш өглөө одоо энэ тийм цагаар бүтэн сайнны орой ирнэ гэсэн үг. Биш бүтэн сайнны өглөө ирнэ гэсэн үг. Тэгэхээр би өнөөдөр энэ ахаад нэг хоноод өглөө ээжийг тосгоно. Энэ нуурын ирэг дээр ирсэн хөлдөө нуур хараа байж энэ бүр амар хөтөн. Тэгээ нуур бол яг бүхэлдээ хөлдөг байна. Үзүүрээдээсээ хөлдөөд эхэлчихэж. Өнөөдөр маргааш ирэх юм чинь би өнөөдөр хүнсээ цуглуулна. Одоо энэ хэсэг байж байгаа нэгэн цагийн дараа гарч хүнсээ цуглуулъя гэж бодож байна. Төлөвлөгөө яг хэвээрээ үргэлжлэнэ. Fresh ones энэ дөрвөөс юм аа болчихлоо. Тэгээ одоо фрэжээс орж нэг юм татцгаая. Өнөөдөр яг шинэ жилийн өглөө хүүхдээ хаад нэг догдолт зэрдэг байсан шиг догдолж яг тэг сэрлээ. Тэгээ өглөө босоод 8 үед би босоод тэгээ өглөө нур гараа угаачаад хоол их зорилгоор сэрсэн байгаа. Ээж доо 10 цаг 45 минутанд бууна гэсэн. Тэгээ энэ өдрийн өмнөх өдрөөс ахуулаад ер нь цас ороод шүнжэнгөө ороод төгөлгөөс ирэхэд гэсэн цас орж исэн. Тэгээд амар зузаан цастай. Турк дээр бас онгоцсон цаг агаараас болоод туслагдсан болохоор иргэнүүд орж гисэн. Туслагдсан байх үү эсвэл ямар нэгэн байдлаар хоцрох үедээ гэсэн жоохон тийм айц байсан ч гэсэн өглөө босоод ямартайч төлөвлөгөөний дагуу босоод хоолоо хийх чинь. Би түрүү өчтөр нөгөө нэг Trader-Joe's ороод хэдэн баглаад цэцгнүүд авсан байхгүй юу? Ингээ холиод боохоор тэгээ гайгүй ChatGPT-ээс суугаад нэг шинэ өнтөр яавал гайгүй хөлгүй ах уу гэдээ асуугаад ингээд тэгнгээ тэрийг дагаад өчтөр унтсыг чинь яг нэг цэцэг нь жоохон хөвгцэн байна. Яг тэр цэцэг нь яг тэр баглааг нь гой ойлгох хэрэгтэйс ахгүй тий би одоо яа гэм лээ. Тэрэнгүү нь л одоо бод юм уу гэж байж яг хөвгцэн цэцэг нэг болт биш. За тэгээ одоо би хоолоо хийгээд эхэлсэн байна. Тэгээ тэр хооронд нь би 0.1 хайлт touch-up хийх шиг хайлт нэг сэргээд цэвэрлэдий эсвэл цэвэрлэхгүй зүгээр нэг жоохон тайлмал арчаал болоо. За бисээ боо юм болж иж энэ цэцгийг боолоо. Нэг юмрт барьж чинь. Cute. Хоол бэлэн. Отошл. Great. За тэгвэл би ээжтэй ярьсан. Тэгээд одоо шалгалнаар орчин гэж байна. Тэгээд яг л сайхан таарах юм байна. Бүрээ өмнөсөн юм. За одоо шалгуулж байгаа юм шиг байна. Зүрх мөр цоглоо бүр амар сандраад. Хаалга онгой болох нь би бүр сандраад байна. Тэгээд хүлээсээр л надад хүлээгээ цаг өнгөрч байна. Ямар нэг юм асуудал гарсан юм шиг байна цөөхөн хүн дээр нь.
Thank you. Насуултаа ээж гарч ирэхгүй өсөөд данки орсон юм авч идэж байна. Одоо баг ингээ 2 цаг гаруй. Үгүй баг 2 цаг бол хийлээ одоо. Би энэ бичнэ үү? Бичсэн. Мацаа чи насчаа дахиад бич. She wrote you a letter. You wouldn't forget. Wish I could care less. It isn't my place. You know what it says. My heart is a front page. It won't have its own age. It aches as it bends, folds at the end. I'm getting some issues. Eric taste test. За шокны байдлаас дөнгөцөө гараа байж гин. Яа, бисээ бүр зүгээр л ээж авна шүү дээ. Бүтэн тархитуулж амар surprise боллоо. Тэгээ бид ямаа завлаа, юм хамаа идээд. Тэг байж гин. Тэгээ бичлэг энэрлүүлсэн баярлаа. Аль болох бүгдээрээ бичих гэж хичээсэн ч гэсэн бас заримнуудаа emotionдаа болоод бас жоохон марцсан байгаа. Гэтэ энэрлүүлсэн баярлаа. Тэгээ удахгүй олон ээж автагаар бичлэгээ үзүүлнэ.